Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн засаг даргын санаачлагаар одоо Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж иргэд бүгд хамтраад одоо 3 дахь жилдээ мод тарьж байна. За энэ жилийн хувьд Тамирын годынхоо татам дагуу 4 газар улиас бургас модыг тарьж ургуулж байна. За тэгээ ургалт бол маш өндөр хувьтай явж байгаа. Био ундраг компанитай хамтраад Био ундраг компани дэмжлэгтэйгээр 4200 модыг био гүм одоо модны бордоогоор бордож байна. За энэ бордоогоор бордсноор ургалт маань одоо маш өндөр хуваар нэмэгдэн гэсэн судалгаа байгаа. Архангай аймаг 100 жилийнхаа ойгоор хогийн цэгийнхаа урд 8000 газар аж ахуй нэгж иргэдтэйгээ нийлж мод тарьсан. Ургалтын хувь бол одоо нэг 88% явж байгаа. Нодлон бол бас яг татам дагуу 4 гад 4200 улиасыг тарьсан. Ургалтын хувьд нэг 81 орчим хувьтай явж байгаа. За энэ жил бас одоо энэ татмынхаа талбайг нэмэгдүүлж 8000 болохоор 4 гааны нэг тарьж байгаа. Татмын энэ ойжуулалт маань Архангай аймгийн бүх төр хувийн хвшлийн байгууллагууд мөн одоо нөгөө хонхны баяраа, эрдмийн баяраа хийж байгаа хүүхдүүд маань хүртэл ингэж оролцож энэ бүтээн байгуулалтаа бид хамтдаа хийж байгаа. Байгаль орчны газраас зохион байгуулж одоо энэ тарьсан модоо эргэх, арчлах, ургуулах энэ ажлуудыг байнга зохион байгуулалтыг хийдэг. Тэгээд энэ ажилд маань иргэд аж ахуй нэгжүүд маань бас ингээ идэвхтэй бусалгаа арчилгаа хийхэд бас баяртай байна. Бид нар бас ингээ хамтран юм хийж чаддаг болж байна гэдээ бас сайхан бахархаж байгаа.